За өнөөдөр хамгийн сүүлийн илтгэл Улаанбаатар хотын банкны төлөөлөл ирсэн. Байгууллагын банкны газрын ахлах зээлийн эдийн засагч Баттүгс энд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр энэ банк маань өөрөө бас үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч банк гэсэн уриатайгаар зах зээл дээр явж байгаа. Тэгэхээр бидэнд гарааны компаниудын зээл авах боломж, за яг санхүүгийн байгууллагын хувьд ямар шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байна. За ерөнхийдөө нөхцөл байдал ямар байна вэ гэдэг тал дээр ярих болно. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд манай банкыг одоо энэ форумд оролцуулахаар урьсан инкубатор төвийн зохион байгуулагч болон бүх компаниудын төлөөлөл та бүхэндээ баярлалаа. Ерөнхийдөө ярих агуулга болвол агуулгын хувьд бол Улаанбаатар хотын банкны талаар товч мэдээлэл танилцуулга өгөөд тэгээ бизнес эрхлэгчдийг дэмжих боломжууд одоо ямар байгаа юм бэ гэдэг талаар мэдээлэл өгье. Тэгээ бизнес эрхлэгчдэг төслийн одоо яг олгогдож байгаа төслийн зээлүүдийн талаар мэдээлэл өгье гэж бодож байна. Төслийн санхүүжилтүүд гэдэг нь одоо өнөөдөр яригдаад байгаа энэ стартап буюу санхүүжилтүүд байгаа. Ер нь бол за тэгээд гол гардаг хүндрэлүүд гэдэг дээр нь одоо төслийн санхүүжилт авах гад ирсэн зээл хүсэгч аж ахуй нэгжүүд юугаараа банкны шалгуур хангахгүй байсан бэ? Өмнөх жилүүдэд гэдэг нэг нийтлэг тэр алдаа гэх юм уу? Одоо тэр буцаагаад байсан тэр үндслүүдийг ярихыг оролдъё. За тэгээд Улаанбаатар хотын банкны хувьд бол 1998 онд байгуулагдсан. Одоо 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Системийн топ 6 банкны нэг болон үйл ажиллагаа явуулж байгаа банк байгаа. Системийн нөлөө бүхий 6 банк гэдэг бол Монгол банкны шалгуураа арай одоо бусад банкаас өндөр түвшинд хангагдаж явдаг. Одоо хяналтыг арай дээд түвшинд тавьж явна гэсэн үг гэж хэлж болно. Тэгэхээр энэ шатанд бол ороод 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр ерөнхийдөө зорилго нь бол дотоодын үйлдвэрлэл үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих гэдэг уриатайг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа түрүүнд дурдлаа. Тэр үүднээсээ 2009 оноос эхлээд энэ төслийн санхүүжилтүүд болон төслийн зээл олголтуудтай нэлээд идэвхтэй оролцоод ингээд яваад туршлагатай болсон одоо банк байгаа. За дэмжих бодлогууд нь ерөөдөө дэмжих бодлогууд нь бол урт хугацаатай төслийн зээл олгож шинэ бизнесийг дэмжих бодлого бол манад байдаг. Тэгэхээр зөвлөгөө өгөх болон шинэ бизнест зөвлөгөө өгөх болон бусад нэг барьцаа хөрөнгийн асуудал гэдэг шинэ бизнес эрхлэгчид тэр талаараа батлан даалтын сантай хамтраад ингээд төслөө хэрэгжүүлээд явдаг болсон. Ийм боломжтой байгаа. За одоогийн байдлаар боломжтой олгогдож байгаа төслийн зээлүүд бол ийм их усүртэй байна. Яг банкны өөрийн их усүрийг оруулаагүй шалтгааныг та бүгдээрээ мэдж байгаа бах. Дотоодын зах зээлдтэй банкны өөрийн их усүр бол зөвхөн хадгаламж харилцах дансны дотоодын их усүрээсээ бүрдэж байгаа. Тэгэхээр энэ дотоодын их усүрийн хугацаа болон хүүний хэмжээ бол маш их одоо өрсөлдөөнтэйгээр хурдан хугацаатай ингээд хүүний хурдан хугацаанд хүүний марж ингээд жил ирэх тусам өссөөр л яваа. Тэгэхээр энэ үүднээсээ банк өөрийнхөө их усүрээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд ингээд явъя гэхэд одоогоор бол боломжгүй. Төслийн их усүр гэдэг маань өөр урт хугацаатай бага хувийн хүүтэй ийм санхүүжилтүүдэд олгоод явдаг. Энд бол одоогоор Японы болон засгийн газар, Монголын засгийн газрын хамтын ажиллагааны JICA хөтөлбөр байна. Бас KfW Германы хөрөнгө банктай хамтарсан юм хөтөлбөр хэрэгжээд явдаг. Манай банкд мөн Азийн хөгжлийн банкны их усүрээр 2 янзын төслийн зээлийг бол олгоо явж байгаа. Энэ дээр яг ингээд дурдаад эхлэхэд түрүүн хэлсэн ярьсан компаниуд болон компани захирлуудын ярианаас би ингээд сонсож байхад банкнд яг ингээд төсөл хөтөлбөрүүд байгаа ч гэсэн IT-ийн чиглэлийн бүтээгдэхүүн ингээд үйлчлэгээ гаргаж байгаа шинээр эхэлж байгаа энэ компаниудаа дэмжээ гэсэн одоогоор тийм их усүр төслийн одоо зориулалт гэх юм уу тийм зориулттай их усүр бол Монгол улсад байхгүй л гэж бодож байна, байхгүй байх. Тэгэхээр яг энэ форум болоод эхэлж байгаа энэ форумаараа ч юм уу энэ форумынхаа зөвлөмж байдлаар гаргаад хэрэгжүүлээд явбал хэрвээ тийм нэг бага хэмжээний одоо их олон компани Монголын зах зээл өөрөө жижиг учраас айхтар их олон багтахгүй компани байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүстээ зориулсан ч юм уу тийм их усүр хэрвээ байдаг бол бий болвол тэрийг яг зориултын дагуу ингээд олгоод явахыг банк хариуцаад явхад бол татгалзах болон ямар нэгэн хүндрэл гарах тийм байдал байхгүй л гэж яг бодож гин яг энэ хүмүүсийн ярьж байгаагаас ингээд сонсоход тэгэхээр одоогор тийм төсөл хөтөлбөр бол байхгүй. Ийм хөтөлбөрүүд бол байна.
бүх банкнд бол энэ хөтөлбөрүүд хэрэгжээд явдаг байгаа. Дөрөв нөгөө марчаахай компани захирал ярьсан те. Яг нөгөө үйлдвэрлэлт дэмжиж байдаг үйлчлэгээг бол байдгүй маа. IT-ийн компанид үйлчлэгээндээ ороод идэм маа гэд хэлсэн те. Тэгэхээр энэ бол яг тэр IT-ийн компани ч юм уу энэ IT зах зээл, мэдээлэл технологийн зах зээлд хандах тийм зориулттай сан юм ямар нэг юм байдгүй болов гэж зүгээр дүгнээд ингээд тийм сууж явахдаа тийм байсан. За гардаг хүндрэлүүд нь ерөөхдөө энэ бол нийт ингээд нөгөө төслийн зээл олгох хугацаанд гарч исэн хүндрэлүүд, буцаагдчихсэн шалтгаанууд тэрнээс биш яг IT компаниудад гэж бол яриаггүй гэдгийг та бүхэн сайн ойлгоорой. Өмнөх туршлагаас л гарсан тийм юм дүгнэлтэд байгаа. За ерөнхийдөө санхүүгийн тооцоол бол байхгүй байдаг. Түрүүний компани захирал хэлжсэн IT-ийн компани борлуулалтыг ингээд төлөвлөнө гэхээр маш хэцүү. Боломжгүй шахуу гэд хэлсэнтэй. Тэгэхээр нөгөө банк боломжтой л байх ёстой доо л гэж ингэж бодно. Ер нь тэгэхээр энэ хоёрын хооронд анхны зөрчилдөө гараад байгаа юм болов уу гэж харагдаж байна. Төсөөлөл нь ямар ч байсан байх хэрэгтэй байхаа. Ямар нэгэн тоо зах зээлийн багтаамж те ямар нэгэн бүтээгдэхүүний танаа бүтээгдэхүүний өөрийн өртгөх нь ямар байдیں۔ Зах зээл борлуулагдах одоо зорилттой зах зээл нь хаана байдیں бэ гэдгийг нэг тооцсон тийм тооцоол байдаг гарах байх л гэж бодож байна. Боловсон хүчний хангалт IT-ийн компани захирлууд ихэвчлэн энэ зах зээлийн энэ чиглэлийн хүмүүс байдаг байх л гэж бодоод байна. Төслүүдийн хувьд ирж байгаа хүмүүс нь болохоор яг л нэг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бол хөдөө аж ахуйн чиглэлийн хүн ч юм уу инженер ийм хүмүүс байдаг. Санхүүгээ жоохон орхицсан байдаг. Банк болохоор та нэг жил үйл ажиллагаа явуулсан байвал бид нар дэмжичээ гэдэг. Яг анханасаа тухайн хүн маань 3 жилийн өмнө төслөө анх ихтүүлсэн ч гэсэн одоо тэрийг бүртгээгүй ч юм уу ямар нэгэн бүртгэл ийм хөтлөөгүй эсвэл компани болоогүй эсвэл ийм байна түрүү яриг бас яригдсан шүү дээ тайлангаа буруу гаргадаг. Одоо дансаар ингээд ямар нэгэн гүйлгээгээ дамжуулдаггүй дандаа бэлэн гүйлгээгээ явдаг. Ийм байдлаасаа болоод бас буцсан тохиолдлууд их байдаг. Санхүүгийн баримт бүрдэл хангалтгүй гэдэг дээр нь тэгж буцаагдсан үндслүүд гараад идэг. Банк бол тэрийг бодоод за таны бэлэн орлоготой бэлнээр орж ирсэн орлогыг чинь бид нэр өөрөө чинь бүртгэсэн хар дэвтрийн бүртгэлээр ч гэсэн бүртгээд ингээд зээлээ олгоё гэдэг бодлогоо бол баримтлаад явж байгаа. Одоогоор төсөл хөтөлбөрүүдийн их усүр сүүлийн үед яаж гэнэ үү гэхээр ялангуяа Азийн хөгжлийн банкнаас болон JICA-гаас одоо юугаа банкнд ингэж хамтын ажиллагааны гэрээгээ байгуулахдаа за танаа Монголын одоо татврын тогтолцоо болон компаниуд бүгд хоёр тайлантай байдгийг бид нар бол ойлгож байгаа. Гэхдээ банк бол өөрөө компанийнхаа дотоодын тайлан баланст үндэслэн дүгнэлтээ гаргасан байдгийг бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ танаа тэр харилцагчийн одоо дансны орлоготой өмнөх 1 жилийн үйл ажиллагаа явуулаад орсон орлого зарлахууд нь бүгдээрээ дансаар батлагдчих явах ёстой шүү. Хар дэвтэр гэдэг юмыг бид нар хүлээж авахгүй шүү л гэж байгаа. Ер нь бол сүүлийн үеийн байдлаар. Тэгэхээр энэ дээр та бүхэн бас мэдээлэлтэй байгаасай гэж бодож байна. Үнэн зөв бүртгэлтэй байгаасай. Түрүү марчаахай компани захирал хэлсэн 1 сая төгрөгийн орлого танд ороод ирсэн бол тэрнээсээ шууд нөөцтүүлдэг те. Тэгэхээр энийг та хэрвээ энэ урьдчилаад авсан орлого байсан бол дансаар л орж ирсэн бол татвар төлнө гэж танаас шаардж байгаа нь өөрөө буруу. Тэ? Одоо эн чинь таны яг үйл ажиллагааны зардал болоо тэр бүтээгдэхүүндээ шингээд тэр бүтээгдэхүүнээ борлуулад орсон орлогосоо та татвар төлөхийг л ер нь бол шаардах ёстой. Тогтолцоогоор тийм байгаа л гэж бид нар үздэг. Тэгэхээр чин таны нөгөө бүртгэлийн зөв байдлаас бас татвар төлөх үгүй юу маш их шалтгаална. Тийм болохоор тэр бүртгэл хөтлөх гэдэг юм аа маш сайн сураасай. Тэр талаар одоо боловсон хүчинтэй байгаасаа л гэж бид нар үздгийн банкны зүгээс. За барьцаа хөрөнгө дутмаг гэдэг байдал яагаад ингэж их хвчлэн төсөл төр гараад идэм бэ гэхээр одоо хэрэгжиж байгаа төслүүд маань их хвчлэн одоо Азийн хөгжлийн банкны гадны их усүртэй ч гэсэн засгийн газраар дамжиж ингэж хөтөлбөр хэрэгждэг. Засгийн газрын хоорондын гэрээгээр ч юм уу те. Тэгэхээр хоорондын гэрээгээ байгуулахдаа за ямар гэрээ байгуулах гэсэн биднэрт бол ирдгүү банктаа гурвалсан гэрээ байгуулнаа. Одоо аль нэгийг хэрэгжүүлэгч яам засгийн газар ингээ банк 3 гэрээ байгуулна. Тэн дээр гол заасан юм нь юу байдаг вэ гэхээр за банкын их усүрээр ингээд энэ салбарын ийм үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүсээ дэмжинэ. Гэхдээ банк 100% эрсдлийг хариуцаарай л гэсэн байдаг. Банк ёо одоо бүх төсөл дээр одоо түрүүний яригдчихсэн бүх төсөл дээр тийм байдаг. Банк төслийнхаа нөгөө хэрэг олсон одоо өгсөн мөнгөнийхөө зардлыг юу лээ эрсдлийг өөрөө шууд 100% хариуцаарай гэж засгийн газар ингээд өгчдөг. Банкнд тэгэхээр тэр үднээсээ банк
хизээ нэгэн цагт өнөөдөр танд ингээд төслийн их усрээр мөнгөө зээлээ олгосон ч гэсэн 5 жилийн дараа энэ зээл төлөгдөхгүй бол өөрийнхөө мөнгөөр нөгөө өөрөөр хэлбэл хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр нөгөө төрийн мөнгийг барагдуулах нь болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үүднээсээ барьцаа хөрөнгөний шаардлага хангуулах болоод яваад идэг. Яг анхны шаардлага нь тэндээс гараад идэгэл гэж банкны хувьд бол бүх банкуд тиймэрхүү үлдтэй байх л гэж бодож байна. Хамтын ажиллагааны гэрэн дээр 100% эрсдлийг банк хариуцна гэчихээр л нөгөө өндөр шаардлага гарч ирээд байдаг шалтгаан тийм байдаг. Зүгээр засгийн газар IT-ийн компанидаа ингээд зариулсан нэг сан гарлаа. IT-ийн компаниуд маань ийм шаардлага хангасан байвал энэ хүмүүсийн одоо эрсдлийнх нь 30%-ийг засгийн газраас ч юм уу эсвэл тэр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа яа магнитлагчид юм уу эсвэл энэ IT парк ч юм уу хариуцъя гэдэг ингээл банк арай өөр хандах бас боломж бол байгаа. Тэгэхээр тийм мас нэг гарц байдгаа гэдгийг хэлхийн тулд энийг оруулсан юм. За зах зээл борлуулалт үйлчилгээний судалгаагүйгээсээ бас төсөл хэрэгжихгүй буцаагдаад байдаг. Одоо таны яг зорилттой зах зээл нь хэн байх юм бэ? Жирэмсэн эмэгтэйчүүд байх юм уу? Эсвэл зүгээр яг нэг 20-30 насны хүмүүс ах юм. Эсвэл оюутнууд ах юм уу гэдгээ ингээд тодорхой одоо зорилт зах зээлтэй байдгүй ихэвчлэн за би орон сууцаа барьцаалцаагаа 30 сая төгрөгийн зээл аваад төслөө хэрэгжүүлнэ. А би орон сууцаа алдахгүй тулд энэ төслөө би ямар ч гэсэн хэрэгжүүлнэ штэ гэдэг байдлаар л ирж байгаа хүмүүс бол маш их байдаг. Дийлэнх. А тэгэхээр зорилттой зах зээлийн одоо сегментийнх нь онцлог нь юу вэ? Тэр зах зээлийн багтаамж нь ямар байгаа юм? Тэнд нь хэдэн компани байгаа вэ гэдгийг л одоо хэрэгжүүлэгчд ихэвчлэн мэдээлэл одоо би энэ инкубатор төвдөх бүртгэлтэй компаниуд бол тийм биш байх гэж ойлгож байна. Энэ зөвөр өмнөх мэдээлэлд болохоор учраас тийм байгаа ойлгоорой. За өөрийн их усрын хөрөнгө оруулалт бага байдгаа гэдэг дээр нь хамгийн доор нь бичигдсэн байгаа тэр шалтгаан нь юу вэ гэхээр одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа та бүхний яг өөрөөсөө оруулсан анхны хөрөнгө оруулалт чинь ямар байсан юм бэ? Тэ энэ төслөө цаашаа үргэлжлүүлээд олон улсын зах зээлд гаргахдаа нэмэгдээд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй юм бэ гэдгээ маш сайн нөгөө өмнөх үйл ажиллагааныхаа орлого зарлагаар баталгаажуулаагүй учраас энэ өөрийнх нь орсон нь тодорхойгүй байгаад байдаг юм бас шалтгаан байдаг. За тэгээ шалтгаанууд бол ерөнхийдөө юм байна. Шалтгаан ч гэж нөгөө гарсан алдаанууд гэсэн тийм тэр нь бол ерөнхийдөө юм байна. Тэгээд дөрөв ерөнхий компаниудын ярьснаас ингээд үүдхээс санхүүгийн хүндрэл нөгөө төсөл хэрэгжихгүй болох одоо хүндрэлүүдийн 50% гэсэн тийм 42.5%. Тэгэхээр энэ дээр өшөө нарийн та бүхэнд IT одоо мэдээлэл технологийн зах зээлд шинээр орж байгаа компаниудын хувьд бол анхны хөрөнгө оруулалт нь мэдээж тоног төхөөрөмж байхгүй гэдгийг бол хүн болго арай өөр онцлогтой байгаад байгаа. Бага хөрөнгө оруулалтаар хамгийн ихний хөрөнгө оруулалт нь мэдээж оюуны хөрөнгө оруулалт байдаг болов гэж ойлгож байна. Тэгэхээр энэ арай онцлог салбар учраас онцлог нөгөө нөхцөлтэй юм сан бий болосоо гэж бодож суулаа. Тэгэхээр энийг бол бүгдээрээ ингээ форум зохион байгуулж эхэлж байгаагийн хувьд энэ цуврал лекцүүд ингээ дуусахад ямар нэгэн байдлаар шийдэгдсэн байх байхаа гэж бол үзэж байна. Дотоодын компаниудаа мэдээж төрийн худалдаа авалтаар дэмжих гэдгээ түрүү хэлж ирсэн. Тэгэхээр энэ бол маш үндэслэлтэй бас дүгнэлт байна да гэж бодож байлаа. Энэ талаас нь банк бас дэмжиж авах боломжтой байгаа. Ер нь бол банк санхүүгийн салбарт ирж байгаа харилцагчид маань одоо төр бүтээгдэхүүнээ борлуулах одоо боломжтой болцсон. Аль нэгэн тендерийн худалдаа авалтад оролцоод ингээ шалгарсан. Энэ тохиолдолд банк болвол барьцаа хөрөнгийг тийм өндөр шаардлагыг хангуулахгүйгээр төрийн одоо худалдаа авалт бол бодиттой хэрэгжих юмаа гэдэг үндслэлтэйгээр аль хөнгөн зээлээ хөнгөн байдлаар судлаж олгодог даваа тал бол банкнд одоо байсаар байгаа. Тэгэхээр цаашдаа ч энэ бол илүү найдвартай их усүр болох байхаа л гэж бол үзэж байна. За тэгээд та бүхэн баярлалаа. Асуух зүйлээ эргээд ярилцах байх гэж алгасан. За Батүкс гэгчтэй баярлалаа. Тэгээ ер нь бас бид нар өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Биднээс ч асуудалтай юмнууд бол байж байгаа. Санхүүгийн ялангуяа Сахилгабат бүртгэл тооцоон дээр бол бас нэлээд анхааралтай бай, өөрсдөө анхааралтай байх. За наад захын шаардлагуудыг нь биелүүлж иж бас бусдаас юм их нь
нөх нь бол одоо үнэлэлтэй байхаа. Тэгээд та бүхний ч гэсэн өөрсдийн банкнаас боломжтой одоо байдлаараа гарааны бизнесүүд зориулсан их усврыг хайх тэр ажлыг хийнэ гэдэгт итгэж байна. Яг их усвэр байдгүйг нь ойлголоо. Гэхдээ бидний их усвэр авчирч чадах институт нь бол биш байх. Тэгэхээр та бүхний ч гэсэн яг энэ үест манлайлан төвчээлэн бусад санхүүгийн байгууллагуудад, банкудад үлгэр дуурайл үзүүлнэ гэж найдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө бидний 6 ихтгэл маань сургуулаа дууслаа. Бүгдээрээ өөр өөрсдийн сэдвүүдийн хүрээнд бас нэлээд мэдээлэл өгсөн ийм ихтгэлүүд байлаа. Тэгэхээр ихтгэл тавьсан хүмүүстээ бүгдээрээ дахин нэг талархал илэрхийлье. За тэгэхээр хөтөлбөр дагуу одоо саяны бас бидний ярьсан хилэлцүүлсэн сэдвүүдийн хүрээнд асуулт асуух байгаа. Нийт 7 асуултыг авах хугацаа биднэрт байна. Тэгэхээр үедээ би бас хугацаа хоцорсон байгаа учраас энэ 7 асуултыг 5 асуулт болгоод багасгачихъя гэж бодож байна. Тэгэхээр микрофон энэ дээр явж байгаа бах. Микрофон аваад асуулт асуух боломж байгаа. Ширээн дээр сууж байгаа захирлууд ч гэсэн бас асуулт асуух боломж байгаа. За сайн байцгаана. Намайг Ууган Баяр гэдэг. Би энэ Соёмтек гэдэг компани үүсгэн байгуулагч. Тэгээд Соёмцэг Биз гэдэг платформ байгаа. Энэ платформ маань болохоор Монгол юм контентийг PayPal-ын тооцоолсон системтэй гаргасан заах юм зорилготой платформ байгаа. Тэгээд яг энэ танхимд бол энэ 100 MIT Gallup Startup Lab гэдэг төсөл хэрэгжүүлсэн Монголын засгийн газартай. Тэгээд энэ хөтөлбөр бол маш их үр дүнтэй тийм хөтөлбөр байсан. Яг төрийн одоо зүгээс яг залуучуудад чиглэсэн яг маш зөв тийм хөтөлбөр байсан. Тэгээд энийг бас цааш нь үргэлжлүүлэх тийм бас хэрэгтэй гэж нэг бодсон. Хоёр байгаа нь болохоор саяны нэг Чилийн гэдэг шиг бас одоо Солонгос улс яг ийм стартап одоо биз гаргасан байгаа. Тэгээ энүүгээрээ одоо ингээд манад ирээч айдинуудаа явуулаач гэдэг тийм урилгууд ирээд байгаа. Тэгэхээр яалтчгүй төр яг ийм одоо бодлогыг сайн гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо 8-аас 10 жилийн өмнө Монголын залуучууд хар ажил хийх Солонгос руу хар ажил чинь гардаг байсан болоод яг өнөөдрийн төвшин энэ оюуны потенциал сайтай залуучууд нь удахгүй гарах гээд байна. Тэгэхээр энэ ч бодлого сайн боловсруулах хэрэгтэй. Яаралтай байх хэрэгтэй. За нэг хоёр талаар одоо яг Монгол гэдэг одоо энэ бүс юун дээр байгаа. Энийг бол төр болон би нэг санал хэлж байгаа. Төр болон хувийн хвшил, төрийн бус байгууллагууд гадагшаага сайн одоо Монгол ажиллах юм бол одоо офс нь хямдхан шүү. Монголд одоо ингээд яах юм бол юм аялах гой боломжтой шүү. Тэгээд одоо энэ бүс нь юм сайхан ирүү шүү гэж сурчилж бид нар заавал одоо мянган инженерийг 4 жил бэлдээд хүлээгээд ирэхийг хүлээх биш. Бид нар гадны одоо юм чадварлаг залуучуудыг одоо энэ IT паркт байгаа компани ядаж нэг залуучуудыг хажуудаа байлгах. Тэдрийг өөрөх. Тэрийг бол гэхдээ ганцхан компани бол хийж чадахгүй. Тэрийг одоо энэ төртөөгөө хамтарч, төрийн бус байгууллагатай хамт нийт сурталчилж ээж Монгол хэлтэй тийшээ ирэх хүмүүсийн сонирхол бий болно. Тэгэхээр бид нар гадны энэ чадварлаг инженерүүдийг бэлтгэх хэрэгтэй байна. За баярлалаа. Энд дээр дэмжлэг зохиомын баяр сайхан ах байгаа юу? Тэг баяр сайхан ах өнөөдөр өглөө шеэрлсэн юм дээр монголчууд хүнээ экспортлдог гэж бүтээтгүнээ экспортлдог болмоор байна гэж үг шеэрлсэн байсан. Тэр шууд санаанд орж байна. Тэг уг наг хэлдэг зүг Солонгосын засгийн газар яг виз гаргасан. Америкийн засгийн газар Обама ч гэсэн сая хамгийн сүүлийн том хилэлцүүлэг дээр антрепренеруудын визийг баталсан байгаа. Тэгэхээр Америкийн виз рүү одоо стартап owner те co-founder гэж бол бас Америк руу виз авах боломжтой болчихсон юм байлээ. Тэгэхээр бас энэ дээр ч гэсэн биднэрт бас төрийн бодлого ядаж хар хайрцагны бодлого хэрэгтэй байхаа. За дараагийн өөр энэ дэр маш олон бас үүсгэн байгуулагч захирлуу сууж байгаа асуултууд байгаа бох гэж бодож байна. Би Улаанбаатар банкны тийм юм асуух гэсэн. Одоо нөгөө нэг юун дээр л одоо жишээлбэл Улаанбаатар банкны зүгээс энэ дээр ямар байр суурьтай байгаа л гэдгийг асуух гэдэг. Одоо нэг барьцаа гэдэг л асуудлыг түрүү ярьсан тийм. Оюуны бүтээл ер нь тэр барьцаа болох тал дээр одоо жишээлбэл бүрэн хэмжээний хийгдсэн анимашн кино байна л да. Тэгэд одоо ер нь бол цэвэр дуу оруулалтын асуудал нь үлдсэн. Тэгээ энэ дээр одоо нэг багахан хэмжээний санхүүжилт дутчихад байгаа.
энэ дээр ер нь тухайн бүтээл барьцаа болж чадах уу тодорхой хугацаанд эргэн төлөлтөө. За энэ хувьд бол яг хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль гэдэг хэрэгжиж эхэлж байгааг гişүн мэдж байгаа баг. Тэгээ та бүгдээрээ мэдж байгаа. Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль гэдэг одоо хэрэгжих хугацаанд хойшлсон байгаа. Тэгэхээр энд бол хэрэгжээд явах бүртгэл нь хаана байх? Улсын бүртгэлийн хувьд бол үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжсэний үндсэн дээр банк бол арай шинэлэг хурдан байдлаар барьцаа хөрөнгийг ингээд бүртгээд үнэлээд ингээд явах боломжтой болсон. Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль шинжилгээтэй батлагдаад хэрэгжээд эхлэхээр боломжтой болох байх л гэж бодож байна. Патентийн хувьд үнэлгээ ямар байхаа гэдгийг банк болон зах зээлийн мэдээллээсээ хаваад араад үнэлээ явах тийм байгаа байх гэж бодоод байна. Тэр одоогор бол патент дангаар нь барьцаалаа зээлээ олгоод явж байгаа. Тийм туршлага бол эхлэх баг. Ер нь эхлэх шатандаа байгаа л гэж манай хувьд бол хүлээлттэй байна. Банкны салбарын хувьд. Санхүүгийн баланс тайлан дээр болохоор оюуны өмчийг бит бус хөрөнгө гэж байгаа шүү дээ. Тэрийг одоо манай банкуд маань эдийн засагч нар үнэлдэггүй. Манай энэ оюунлагтай IT-ийн залуучуудаас ядаж бит бус одоо хөгжүүлэлтээ эхэлж байгаа. Одоо нэг төсөл хэрэгжүүлээд тэр нь одоо 2 жилийн дараа магадгүй гарна гэж тооцоол төсөөлөд төслөө бичсмаар шүү дээ. Тэр яг эхлэлийн шатн дээр хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Банкнаас зээл авахулдаг. Тэрүүн дээр тэр оюуны өмчийг бит бус хөрөнгийг одоо патентыг бол бүртгэхгүй гэдэг шүү дээ. Тэгтэл манайх бол олон улсын оюуны өмчийн газартай холбоотой ажилладаг өөрсдөө бас засгийн газрын агентлагт ор оюуны өмчийн газар гэж байгаад байдаг. Тэгээ патент өгөөд байдаг. Тэр патентыг яагаад ингэж үнэлж бас болдгүй юм бэ? Өөрсдөө бас статус нь банкуд чи өөрсдөө бодлогоо хэрэгжүүлээд зохицуулаад явчтай юм чи танахаас үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч банк гэж байгаа юм чи ядаж тэр шинэ санаачлагыг дэмжиж энэ IT-ийн хүүхдүүдийн тэр патентыг одоо 2-3 компаниуд аа штэ патентын тэмдэг авцсан патентчулсан бүтээгдэхүүнүүдээ тэгтэл магадгүй хөрөнгө оруулалтаараа зогсчод байгаа юм чи тэрийг одоо хөрөнгөөр үнэлдэг тийм шалгуур үзүүлэлт байна уу зохицуулах хороонд байна уу банкуд дээр байна уу зөвхөн манай эдийн засагч нар гараар харж баярдаг үл хөдлөх хөрөнгийг ингээд юу лээ үнэлгээнд оруулаад байна штэ. Тэгтэл бид нар ингээд 10 жил миний мэдх юм бол 10 жил ингээд яриад байдаг. Тэгтэл тайлан балансын дээр бит бус хөрөнгө гэсэн үзүүлэлт байнга яваад байдаг. Тэгтэл манайх бит бус хөрөнгөө оюуныхаа өмчийг ингээд үнэлж чадахгүй байна. Тийм л юм. Тэгэхээр оюуны өмчийг үнэлэх талыг бол банк хариуцахгүй. Ер нь бол тэр талаар шийдвэр гаргахгүй байхаа гэж бодож байна. Ямар ч байсан баланс дээрээ тусгасан байгаа бол тэрнээс тодорхой хэмжээгээр татвараа төлөөд тэр хөрөнгө оруулалтынхаа өөр ашгийг өөртөө аваад явж байгаа гэдэг ойлголт байгаа гэдгийг ойлгож байгаа. Зүгээр оюуны өмчийн газраас хэрхэн тэр патентыг нь үнэлдэг юм бэ гэдгээ тодорхой одоо болоод одоо түрүү ярьсан шүү дээ шинэ гарч байгаа хууль гээд тэр хэр тусгагдсан байгаагаас л шалтгааллах байх. Зүгээр одоо байгаа баланс дээр байгаа үнэлгээгээр нь шууд үнэлжээ гэвэл яг тийм үндэслэл байгаа юу? Яг тийм үнэлгээтэй одоо хэмжээнд тэр патентийг өөр хүн шилжүүлэхэд тийм хэмжээний үнэлгээтэй одоо хөрөнгө эргээд энэ хүнд орж ирэх боломжтой юу гэдэг талаас нь л үндэслэлтэй мэдээлэлтэй хууль журамтай байж ижил цаашаа үнэлээд явах байх л гэж бодож байна. Яг үнэлгээний хувьд бол банк шийдэх байх. Анхны үнэлгээний хувьд л. За надад нэг яг гишүүнд гарах саналууд өөрөөр хэлбэл би энэ хүмүүсийнхаа ярианаас ингээд дүгнээд ирэхэд нэг гишүүнд бидний энэ одоо IT-ийн бизнес эрхлэлтэй жижиг компаниуд IT-ийн бизнесийг дэмжиж явж байгаа энэ байгууллагын хувьд энэ гишүүнд одоо хатрын хэмжээний санал ягаад бидний энэ дуу хоолойг тий бусдад нэг ойлгоо та одоо бидний үйл ажиллагаагаас тодорхой хэмжээгээр ойлгосны үед цаашдаа бид нарт хамтарч ажиллаач гэсэн тийм санал оруулах гэдэг юм л да. Тэгээд энэ татваргүй бүс болох боломжийг биднэрт олгож өгөөч. Өөрөөр хэлбэл одоо түрүү манай компанид хэлсэн IT парк маань 2.5 жилийн хугацаанд инкубаторт боожуулж авах хугацаанд IT-ийн болон IT-ийн бусад салбарын жижиг компаниудыг татваргүй бүс болгох өөрөөр хэлбэл парк бол татваргүй бүсийн орон гэдэг тиймийг одоо газар гэдгийг одоо болох боломжийг харж өгөөч. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь биднэрт түрүүн Улаанбаатар банкны одоо хүн ярьлаа.
стартап компаниудад хөрөнгө оруулалт авах. Манай Монгол улсын хувьд энэ монголчуудын хувьд хөрөнгө оруулалтын соёл гэдэг юм бол байдаггүй. Эргээд би энэ хүнд 10 төгрөгийн хөрөнгө оруулчаад эргээд 100 болоод энэ өсөх юма гэдэг боломжийг итгэлцэл байдгүй, эргээд хөрөнгө оруулах боломж байдгүй. Тэгэхээр энэ стартапуудын хөрөнгө оруулалтыг дэмжих, өөрөөр хэлбэл инновацийн сан юм уу эсвэл стартапуудыг дэмжих сангуудыг бий болгооч. Магадгүй энийг парктар бид нар бий болгочвол дэлхийн түүхэнд дэлхийн одоо энэ стартапуудыг дэмждэг бүх байгууллагуудад бол хизээч манайх шиг зөвхөн байр болон югаар хангачаа байж чадгүй. Заавал гар дээр нэг 1000-аас 10,000 доллар, 20,000 доллар өгөөд магадгүй эргээд тэр 200 сая долларын ашиг олдог тийм жишээ байдаг тийм. Тэгэхээр стартапуудыг дэмжих сан юм уу эсвэл инновацийн сан парктар байгуулад энийг парк өөрөө тодорхой хэмжээгээр стартапуудыг дэмждэг боломжийг олгох тиймийг харж өгөөч гэсэн нэг санал байна. Дараагийнх нь болохоор бид нар энэ компаниудтай бидний одоо байгаа энэ байрыг бол одоо одоогийн байдлаар бол яг одоогийн байдлаар бол бид нар 1-2 давхраа биш 2-3 давхраар ашиглаж байгаа. Нэг 4 давхар бол бусад одоо төрийн байгууллагуудаар яваад өгдөг. Магадгүй бид энэ паркийг заавал шинжлэх ухааны парк гэж нэрлэгүүгээр магадгүй бид нар мэдээллийн технологи болон мэдээллийн технологи суурилсан стартапуудыг дэмждэг өөрөөр хэлбэл стартап хаус гэж нэрлээд энэ дотор Монголын одоо хамаг шин санаанууд буцалж байдаг. Энэ буцалж исэн зүйлээс бид нар гаргаад дэлхийд гарах боломжийг харах тийм боломжийг харж өгөөч. Тэгвэл магадгүй энд өнөөдөр бид нар манайд бол боломж байгаа. Энэ паркийн энэ байранд бид нар нэг дор 200-аас 300, 400, 500 магадгүй олон стартапуудыг дэмжиж оруулаад хамаагүй хөрөнгийн хаялаа бид нар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах 14-5 жилийн бид нар туршлага байж байна. Энэ туршлага дээр үүдсэд явхад бид нар доорож 10-аас 20 компаниг бид дэлхийн зах зээл дээр гарах боломжийг бол бид бүрдүүлж ядарч чадна. Тэгэхээр бид нар энэ стартапууд дэлхийн түвшинд гараад ирвэл бид нар Монголын эзэн засагт ямар их үр нөлөө оруулж ирэх вэ? Өөрөөр хэлбэл бид нар хүмүүсээ гадагшаа гарахгүйгээр бидний бүтээгдэхүүн гадагшаа гараад энэ хүмүүс маань эргээд Монголда бид нар хөрөнгө оруулалтыг эзэн засгийг дэмжих боломжийг гаргах юмаа гэдэг. Тэгээд энийг бид нар стартап хаус болгох тийм боломж нь байна уу? За энийг яг миний одоогийн хэллэгэр бол нэг юмрхүү хэллэг байна л да. Магадгүй залуучууд маань хэлцүүлэг яваад эхлүүл энэ маань стартап хаусыг арай нэг өөр маягаар явуулчих тийм боломж гарах байх. Дээрэс нь бид нар одоо бол бид нар 2002 онд байгуулахдаа зөвхөн мэдээллийн технологийн компаниудыг нэлээд сайн дэмжиж Монголд мэдээллийн технологиг хөгжүүлэх боломжийг харъя гэсэн. Магадгүй бид нар хөгжсөн тодорхой хэмжээгээр явж байгаа. Одоо энэ олон стартапууд, энэ олон хүмүүс байна. Одоо бид нар энийг R&D-тэй холбоо, бид нар шинжлэх ухааныхаа хөгжилтөө аливаа байгууллагын юм үйл ажиллагааны хөгжил гэдэг бол сургалт, судалгаа, үйлдвэрлэл гэж явуулдаг. Бид нар сургалтыг явуулж байна, үйлдвэрлэлийг явуулж байна, ганцхан судалгаа авахгүй байгаа тийм. Тэгэхээр парк дээр тодорхой хэмжээгээр R&D центрийг байгуулад энэ дээр ингээд ажиллах боломж нь байна уугүй юу? Тэгэхээр яг энэ бүгдийн цогцоор нь нийлүүлээд мэдээллийн технологийн үндэсний паркыг стартапуудыг дэмжих бүр хөрөнгө оруулалтын сангийг бий болох боломжийг харж өгөөч гэсэн тийм санал байна. За өөр асуулт байхгүй бол ер нь базъя да. Тэгэхгүй бол цаг бас нэлээд хоцорцсон явж байгаа юм байна. За ер нь бол сая бид яг гарааны бизнес эрхлэхэд за инновац экосистем, гарааны бизнесийн эко орчинд ажиллахад ямар асуудлууд, бэрхшээлүүд тулгарч байгаа талаар ярилцлаа. Хамгийн их түгээмэл дурдж байгаа асуудал бол татврын орчин байна. Сая Марчахагийн даваа сүрэн захирал хэлснээр 27%, 42% гэдэг бол бас аимшигтай тонууд байна. Тэгэхээр татврын орчин дээр бид бас тодорхой хэмжээний шинжилэл хийх одоо хэрэгжиж байгаа төслүүдэд бас энэ талаар бас одоо өөрсдийн саналуудаа оруулах бол цаг нь болчихсон юм байна гэдэг нэг орчин байна. Хоёр дахь нь санхүүгийн орчин, хөрөнгө оруулалтын орчин байна. Энэ дээр ч гэсэн бид нар зөв мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөх тал дээр өөрсдөө ажиллах хэрэгтэй. Төрөөс ч гэсэн хөрөнгө оруулагчдыг энэ тал дээр одоо урамшуулах ч юм уу дэмжих бодлогоор бас стартапуудад хөрөнгө оруулалт хийх талаас нь одоо дэмжих хэрэгтэй байна гэж харж байна. За хамгийн сүүлд бид нар би зөвхөн нэг жишээ харсан. Barclays гэдэг Английн хамгийн том банк байгаа. Хажуудаа зөвхөн санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж байгаа финтек стартапуудын инкубаторыг байгуулсан. Яагаад байгуулсан бэ гэхээр тэд нар ингэж өөрсдийнхөө экосистемд хөрөнгө хөв нэмрээ шинэ бизнесүүдийг бойжуулж оруулснараа татврын хөнгөлөлт эдэлж байгаа. Лондон өөрөө Brexit буюу Британаас Англи өөрөө гарснараа
хабаа алдж байгаа. Өөрөөсөө яг Европын хамгийн том хабаа алдж байгаа гэдэг утгаараа тэдэрт иймэрхүү санаачлагууд хэрэгтэй байсан. Энийг нь Barclays нөхөд шинэ стартапуудыг өөрсдийнхөө мөнгөөр татын оронд нь манай татварын ачааллыг дарамтыг багасгаа гэсэн нөхцөл тавиад тэр нь хоорондоо зөвшөлтсөй болсон юм шиг байна. Тэгэхээр биднэрт хөрөнгө оруулалтын орчин дээр аль альнийхэн дэмжлэг хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан өмнөх улсын хурлын үед тийм ээ. Тэрэн дээр венч хөрөнгө оруулалт гэдэг хэсэг байсан. Венч хөрөнгө оруулалт гэдэг хэсэг маань өөрөө эрсдэл өндөртэй бизнес рүү хөрөнгө оруулж байгаа хэсгийг хэлж байгаа. Гэтэл венч хөрөнгө оруулалтын тухай хэсэг нь өөрөө шинжилсэн найруулгын үеэр бүр хасагдсан байгаа. Бид нар одоо Legal Info-гоос татаад аваад үзэх юм бол шууд хасцсан хэсгийг нь уншиж болж байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн та бүхнийг бас анхаарлаа хандуулаа, таны ажлын алба бас анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Инновацийн тухай хууль дээр гарааны бизнес гэдэг тодорхойлт бас байгаа. Гэтэл гарааны бизнес гэдэг тодорхойлтын дээр зөвхөн инновацийн нэмүү өртөг бүтээж байгаа бүтээгдэхүүн одоо салбар компаниудыг хэлнэ гэж тодорхойлцсон байгаа. Нано технологи, биотехнологи гэсэн үг. Гэтэл яг үнэндээ одоогийн нөхцөл байдалд Монголд нано, биотехнологи хийхэд арай хол байгаа гэж би ойлгож байгаа. Энэ дээр бид нар бас мэдээллийн технологийн компаниудыг оруулаасаа гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр ядаж инновацийн тухай хууль зааснараа энэ гарааны бизнесүүд нь хуулийн заасан гарааны тодорхойлолтод багтаж байгаа гарааны бизнесүүд өөрсдийн тоног төхөөрөмжөө гайлаар нэвтрүүлэхдээ татвараа чөлөөлөгдөж байгаа. Ядаж IT-ийн компаниуд өөрсдийнхөө компьютерийг эндээс нэлээд одоо үнэ нэмцснээр биш Alibaba-гаас татваргүйгээр авчирдаг болох цаг нь болчихсон байхаа. Ядаж хамгийн наадлын бенефит нь бол энэ байгаа. Тэгэхээр хуулинд ч гэсэн төрийн зүгээс бас тодорхой хэмжээний бас дахиж харах юм нөхцлүүд бас байгаа хаа гэж бодож байна. Мэдээж дараагийнх нь төлбөрийн систем. Бид нар PayPal дээр PayPal дээр арах гад ярьж ин тэ Soinbiz гэдэг бизнес хөгжих төсөл байна гэж байна. Одоо хүртэл Монгол PayPal бид нар мөнгө авч чадахгүй байгаа шүү дээ, тэ? Авч байгаа юу? Чадахгүй байгаа тэ. Тэгээ энэ дээр ч гэсэн засгийн газрын баталгаатай IT паркийн бичиг ядаж бид нар PayPal руу явуулмаар байна. Энэ бол хамгийн ихний хамгийн энгийн юм. Бид нар долларын ханшны өсөлтөн дээр манай хэдэн хэсэг нөхөд хэтэрхий одоо овжин залтай ажилласныхаа ачаар PayPal-аас мөнгө авах эрхээ алдсан байна. Дэлхийн электрон санхүүгийн худалдаа одоо санхүүгийн хамгийн том хэрэгслэл дээр Монгол улс байхгүй болцсон байна. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бид нар бодох хэрэгтэй. Ажиллах хүчээ бид нар чадваржуулах хэрэгтэй. Энэ дээр бас олон хөтөлбөрүүд бол хэрэгжиж байгаа. IT парк ч гэсэн энэ дээр хамгийн том хувь нэмэр оруулж байгаа гэж бид нар ойлгож байна. Тэгэхээр таны бас хамгийн ихэнд хэлсэн санааг энэ дээр хамгийн төгсгөлтөнд дахиад хэлмээр байна. Лобби бүлгэн бидэрт яах аргагүй хэрэгтэй байгаа. Та өөрөө энийг санаачлаад лобби бүлгэмийг байгуулж энийг бүр яг ажил хэрэг болгоод би танаас ам сонсомоор байна. Лобби бүлгэмийн ачаар сайн дээр энэ дээр яригдсан олон асуудлуудыг бид нар шийдвэрлэх эхлэлийг тавих байхаа гэж бодож байна. Бид шууд байгуул гэдэг, шууд шийд гэдэг бол утгагүй ойлголт. Бид нар ч гэсэн тийм гинэн итгэмтгий хүмүүс биш. Бидэрт хандлага хэрэгтэй. Энд сууж байгаа олон хүмүүст энийг үзэх олон залуучуудад зөв хандлага хэрэгтэй. Нийгмийн хандлагыг бас бид нар өөрсдийнхөө үйлсээр өөрчлөх хэрэгтэй байгаа. Стартап компани ажиллуулж байгаа стартапын үүсгэн байгуулагч гэдгээрээ хинээс жижилгүй зах зээл дээр хилдэг байх хэрэгтэй байна бид нар. Тэр хуваар хөдөлмөр эрхэлж байгаа зүгээр өөрсдөө хувийнхаа амийг хийж ийн гэж хэлдэг. Стартап бизнес би эрхлээ явж байгаа гэдгээ бид нар бахархалтайгаар хэлдэг цаг үе ирэх цаг нь өнгөө явж гин уул нь бол. Стартап компанид ажиллаж гин гэдгээрээ гайхуулдаг би өөрөө хин нэгнээс өөрөө бүтээж байгаа шүү гэдгээрээ хэлдэг юм ажиллах хүчний энэ шинэ үе давлгаа айлд ирчихсэн байгаа. Гэхдээ хинч яг түрүүний хэлдгээр баг цалинтай ч гэсэн төрийн найдвартай албанд ажиллахыг илүүд үзээд байгаа энэ цаг үеийг бид өөрчлөх болсон. Тэгээд хамгийн төгсгөлд нь би Баярсаа хаахын хэлснийг ахаад хэлмээр бид нар хүнээ явуулдаг биш. Тийм бүтээгдэхүүнээ гаргадаг нийгмийг л үүсгэх ёстой. Тэгэхээр энэ дээр бид нар энэ экосистемийг бүрдүүлэхэд маш олон оролцогч талууд шаардлагатай байгаа. Нэг хүн, нэг бизнес ганц төрийн бодлогыг хангалтгүй. Бид нар бүгдээрнгийнх нь оролцоо хэрэгтэй. Мэдээлэл солилцох хэрэгтэй. Асуудлуудаа тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо асуудлыг шийдэхэд бол одоо манай одоо энэ ярьж байгаа Монгол инновац гэж энэ цуврал уулзалт маань бас тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Бидний дөнгөж саяны ярьсан бүх зүйлсийг манай IT паркийнхан маань бас зөвлөмж болгоод энд оролцсон хүмүүс рүү бас илгээх болно. Бид нар энийг бас үр дүнтэй байлгахын төлөө хичээнэ баг. За тэгээ миний модераторын хувьд миний ажигласан зүйл бол дараагийн хэлэлцүүлгийг бид нар санхүүгийн систем, санхүүгийн одоо хөрөнгө оруулалт, санхүүгийн орчны талаар бол бас зохион байгуулвал дээр юм байна гэдэг дээр бас гарч ирж одоо тийм дүгнэлт хийж болохоор байна. Ягаад тэгэхээр бид нар ярьсан бүх юм л ерөөсөө санхүүгийн орчин, хөрөнгө оруулалтын орчин, төлбөрийн системтэй холбоотой байлаа. Ихэнх зүйлс нь. Тэгэхээр энэ дээр бид нар илүү олон оролцогч талуудыг оролцуулаад сорвол ил дараагийн уулзалт маань илүү үр дүнтэй болох байхаа гэж бодож байна.
тэгээ хамгийн төгсгөлд хөтөлбөр ёсоор манай хүндэт зочин Гантлаг гишүүн маань уулзалтын сэтгэгдэл за бидний бас санал хүсэлт тийм талаар бас өөрийнхөө тал зүгээс одоо үгээ хэлэх болно. За маш их баярлалаа. Тэгээд нэлээд их мэдээлэл авлаа. Дээрээс нь бол бас маш их зүйлийг хийж бас хэрэгжүүлж ингээд тэмүүлэлтэд явж гад яг энэ одоо Экватор байгууллагын одоо би бас тодорхой мэдээллүүд бол байгаа л да. Манай үеийн олон залуучууд бас яг энэ Экваторт боожиж нүдэн дээр бас бизнесээ эхэлж зарим одоо амжилттай одоо бас контентуудыг хийж явж байгаа юм найз нөхөд иргэн тойрны залуучууд их олон бас танина. Тэгээ энэ бол тодорхой өргөж өгдөгөө гэдгийг бол одоо маш сайн ойлгож байна. Мэдээж төрөөс энийг илүү сайн дэмжих ёстой. Ягаад гэвэл ихтэй нэг юм бид нэг сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж төр бол алагчлахгүй байх зарчмаа одоо баримтлах ёстой болно. Тэгэхээр чинь бүх салбарын бизнесийг жишээлбэл юу гэдгийг татваргүй болгоод аль эсвэл юу гэдгийг татваргүй бүс болгоод яваад байх нь бол угаасаа логик нь бол буруу болно. Гэхдээ нэг юм нь бол ягаад мэдээллийн технологи дээр бид нэр илүү анхаарах ёстой вэ гэвэл энэ бол өөрөө дэлхий дээр Монголыг таниулах, дэлхий дээр бол одоо хийж болох бизнесийн тэгээд энэ бол оюуны гэдэг энэ одоо тодтголууд нь өөрөө энийг илүүтэй төр анхаарах л одоо үндэслэл нь болж өгч байгаа тийм ээ. Тийм л утгатай. Тийм учраас бол бид нар энийг бол оюуны өмчийн тухай хуулийн дээр нь одоо бас сайн харах ёстой. Инновацийн хуулийн дээрээ сайн харах ёстой. Мэдээллийн технологи дээр анхаарах ёстой. Би энэ дээр бол санаачлагтай ажиллана. Одоо ундралын суугаад лобби гэдэг энэ зүйлийг бол тэртээ тэргүй хүссэн ч хүсээгүй ч бид нар энэ оюуны бизнесийг бол мэдлэг шингэсэн энэ инновацид суурилсан энэ бизнесийг л дэмжих ёстой. Энэ өөрөө бол хөгжлийн урт хугацааны том зургийг маань авч явах Монгол улсын том боломж нь өөрөө энэ. Тэгээд тэр чийл дээр үнэхээр тийм сайн одоо идея байж байгаа бол тэр одоо хуулийн орчин хийсэн тэр бусад улсуудад байгаа давуу талын юмнуудыг та нар саналаа өгөө. Тэ хэдүүлээ хамтраа суугаад энэ дэр хуулийн дээр нь хүссэн ч хүсээгүй их хурлын гишүүд бол төлөөлөх үүрэгтэй болохоос биш бол яг нарийн имийг бол салбарын хүмүүс л хийдэг шүү дээ. Тэгэхээр хамтраал энэ дээр баг гаргаад санаачлаг гаргаад жишээлбэл тэр хөрөнгө оруулалтын дэмжих сантай болох ажлыг жишээлбэл одоо хамтдаа судлаад хийгээл үзье л да тийм үү. Тэгээ бүгдээрээ одоо ярилцаад ийм одоо дэлхийд өөр юм одоо санаа байдгийн байна, давуу тал байдгийн байна, боломж байдгийн байна ч гэдэг юм уу. Ингээд хэдүүлээ явъя. Тэр татваргүй бүсийн тухай асуудлыг ч гэсэн бусад ямар орны ямар сайн туршлага санаа байна. Бид нар дээр ямар потенциал байна, ямар давуу тал байна. Бид нар ямар амжилттай сайн төслүүдийг хийж чадчихээн гэдгээ бид нар бас дахиад сууж гал ярилцах хэрэгтэй. Хүссэн ч хүсээгүй ч энэ Монголд байгаа энэ том одоо уул уурхаагаас орж ирж байгаа энэ хөрөнгө оруулалт бол ямар их гайтайг бид нар харлаа шүү дээ. Өнгөрсөн 4 жил ямар амар нийгэмд юм савлт өгж байна те. Нэг их том хөрөнгө оруулалт орж ирэл нэг үнийн одоо хөрөгдөл унахад тийм том одоо нийгэмд бий болсон одоо мөнгөнийх нь одоо төсвийн том зардлаа бид нар буцаагаад нөхөж чадахгүй ингээд 4 их 80-ийн алдагдaltaй болчоод одоо бид нар хаанаас мөнгө олох вэ гэдэг ингээд сууж. Тэгээ хэрвээ энэ бол мэдлэг одоо оюуны бизнес бол энгийн том савлтыг бол хийж хийхгүй шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг бол бид нар их сайн тооцож байгаа. Тийм учраас том хөрөнгө оруулалтууд би одоо сүүлд манай чойжлрын сайд бид нэр бас уулзаад ярьж байхад ганц л юм дээр санал одоо бид нар ямар ч маргаангүйгээр нэг том хөрөнгө оруулалтууд босгож болох тэр бизнесүүдийг явуулах ёстой, том төслүүдэд явуулах ёстой, гаднаас доллар олж ирж болох ямар л экспорт вэ тэр бүгдийг дэмжих ёстой л гэж бид нар тийм л юм ярьж байгаа. Бараг гишүүн болгон санаачлаа нэг экспортын асуудлыг нэг гадны оронтой очиод хэдүүлээ явуулж эхлэх хэрэгтэй байна л гэдэг ийм л санаа бид нар ярьж. Тэгээ би бол бас харьцангуй энэ аппликейшн бусад юм дээр бол Монгол залуучуудын бол потенциал дээрээс нь энэ Монгол ахуй соёл өөрөө дэлхийд сонирхолтой тийм одоо контентийг бүтээх тэр тоглоом наадгаа юу хийж болох юм. Ийм бол бид нар хийх боломж байгаа гэж бодож байна. Тэгээ 10 сарын 21-нд үндэсний том маркетруудын зөвлөгөө болгох гэж байгаа юм байна. 1000 маркетинг. Тэгэд энд ч гэсэн та нар маань очиж оролцох хэрэгтэй. Тэгээд харьцангуй энэ маркетингийн одоо том зардлыг бол бас компаниуд өөрсдөө бодох хэрэгтэй. Жишээлх юм бол би одоо та хэдийн сая үзүүлж байгаа контентуудыг би маш олон огт мэдэхгүй шин. Тэгэхэд би бол нэлээ итгэвтэй залуу шин. Тийм ээ. Тэгэхэд бол би бол сошиал дээр жишээлхэд бол би бас их итгэвтэй гэж өөрийгөө бодож байна те.
Магадгүй та нар их хурлын сая сонгуулийн үеэр харсан бол би бол маркетинг PR-ын бас хүчтэй багтай ийм одоо гишүүн. Тэгэхэд л одоо надад бол би одоо танай сайтыг бол мэдчихээн. Тэгэхэд бол тэр ингүүмэл чиднүү те ингээд одоо ингээд явж байгаа төслүүдийг бол би анх удаа л ингээд харж ирж шээ. Тэгэхээр маркетинг мэдээж сайн хийхгүй бол бизнес ашиг олж чадахгүй шүү дээ. Ойлгомжтой. Маш сайн контент хийнэ гэдэг бол энэ бол нэг хэрэг. Түүнийг таниулна гэдэг бол дахиад 50% байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бүр магадгүй компани болгон маркетингийн албатай байгаад байх болцоо байдгүй байлаа гэж бодоход тэр маркетингийн том одоо байгууллагатай аль эсвэл дундын тийм маркетингийн одоо тэр Малайз руу бол гарах айгүй гоё санаа хэлж шít. Надад бол тэр бол бодиттой боломжтой санагдлаа тий. Тэндээ бол маркетингийн юм яагаад эндээ бол ажиллах хүч аваач гэдэг юм. Яг ийм зохион байгуулалтын юмнууд руу бид нэр ороод тэгээд тэр нь бол зөвхөн нэг компани биш гарсан бүтээгдэхүүнүүдэд бүхэлд нь одоо тий нийгэмд одоо тэр олон улсын түвшинд таниулахын төлөө ажиллах ийм болцоо байгаа гэж би итгэж байна. Тэр ингүүмлийн төсөл дээр ч гэсэн би бас хамтарч ажиллах болцоо байна гэж бодож байна. Тэр одоо маш чухал санаа байна шүү дээ. Одоо бол би өөрөө Ардын намын дэргэд оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Удирдлагын ихтэнд би доктороо хамгаалахад 4 жил сурж байна. Маргааш удирдлагын ихтийн сонсог төгсөгчдийн холбооны анх дугаар чуулганы зохион байгуулах байна. Тэгээ энэ бүгдийн цаана бол бидний юу хүсэж байгааг бол яаж тэр Монголын тэр суралцж байгаа нөхдүүдийн судалгааны чанарыг сайжруулах уу, тэр давхцлыг багасгах уу, яаж тэр одоо хийсэн судалгаа нь зөвхөн диплом хамгаалахад биш хөгжилд хэрэг болдог тийм судалгаанууд хийдэг болох уу? Ер нь жишээлбэл төр өөрөө захиалагч байж болох уу? Жишээлбэл яг хөдөлгөөн ажилгүйдлийг буруулах үнэхээр сайн судалгаа хийж байгаа нэг докторантыг бол жишээлхэд төр даая гэдэг тэтгэлэг зарлчвал тэр чинь бол тэтгэлгээ авахын тулд тэр судалгааг хийн. Тэгээ төр өөрөө захиалагч болох болцоо байна. Тэгэхэд бол баахан хэрэгтэй хэрэггүй судалгаа хүн болгоо хийж юуны төлөө зөвхөн доктор болохын төлөө, мастер болохын төлөө явж байгаа байхгүй. Тэгээд тантай бол би санал нэг байна. Тэр жишээлхэд нэг сургуулийн мастрын дипломыг л нөгөө сургуулийн мастер дээр авчраад хамгаалаад манад бол тэр оюуныг үнэлэх, тэнд очиод хүний юм хуулаад ярих марихад бол ямар ч хариуцлага байхгүй шүү. Гадных нь бол бүр тухайн улс төрч хүний ишлэлийг одоо нэр хэлэхгүй ишлэл татсан диплом бичснээсээ болоод сайдаасаа одоо жишээлбэл бусад оронд бол бууж байгаа шүү дээ. Тэгээ энэ энтер бол өөрөө хөгжихэд асар их хэрэг болно гэж би ингэж бодож байна. Тэгээд та нарт бас тийм сайн туршлагууд жишээлбэл Шинэ Зеландд байна уу? Тийм санаа байвал бас надад судалж өгөөрэй. Би бол Монгол Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга болсон учраас илүү тийм хэрвээ тийм одоо ашигтай улс төрийн дэмжлэг хэрэгтэй гэвэл би бас тодорхой нөлөөлж чадах байх гэж бодож байна. Герман Монголын парламентын бүлгийн дэд даргаар ажиллаж байгаа. Би бас та нар анзаарсан бол Германаас Монголд улс төрчтэйг авчирж урьж уулзалт хийгээд сая бас Герман руу явж уулзалт энэ бас миний бас нэлээд идэвхтэй санаачлах дээр одоо бий болсон. Одоо дахиад Европын холбооноос гишүүд ирнэ. Тэр иймэрхүү байдлаар бид нар идэвхтэй ажиллах болцоонууд байгаа. Финланд, Кувейтийн одоо бас тийм давуу талууд байна уу те. Тэгээд ийм юмнуудыг хэдүүлээ сайн судлаа. Тэгээ Гамбиум даргаыг одоо аймгийн засаг дарга болсон. Анх бол энэ инновацийн тухай бол их ярьж ихт нь би бас баг цаг одоо сонсож одоо гадарлахаар болсон юм а. Тийм учраас бол энэ мэтлэнгээр хэдүүлээ ингээд ажиллахад би болцоотой гэж ингэж бодож байгаа. Цаашдаа бол би бас энэ гишүүдтэй яриад байгаа юм бол улс төрийн энэ лоббиг бол бүр өстө албан ёсны болох хэвээр. Одоо энийг бол ширээний ард тэгээд юу гэдгийг ширээн доогуур нэг хар тортой мөнгөтэй чамдаантай тэгээд нэг хэсэг бүлэг нөхдийн хобби сонирхлоор хийдэг ажил биш болох хэвээр байхгүй. Үнэхээр ингээд улс төрчдөө сая бид элэг бүтэн Монгол гэдэг одоо жишээлбэл лобби бүлэг байгуулсан. Яг тэр илгэний асуудал дээр л дуурдаг гишүүд ингээд бөөнөрөө тэрийг J2 одоо гишүүн санаачлал явуулсан. Яг энэ инновац одоо энэ мэдлэг зөвөрлсөн хөгжлийн тухай асуудал яриа энэ дээр одоо хууль бодлого жоохон шахаж явдаг гишүүдтэй болёо гэдэг ихэд бол би бол бусад гишүүдийг үгүй гэж хэлэх тийм гишүүн би бол баг олдохгүй болов уу гэж бодож байна. Энэ хамаагүй цэвэр улс төр шүү дээ. Би ямар нүүрс ухдаг лобби бүлэг байгуулъя. Альсвал урт нөртэй хууль өөрчлөх лобби бүлэг гэвэл энэ бол хүмүүсийн хувьд бол хэцүү тийм ээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар хэдүүлээ хамтраад ажиллах болцоотой. Тэгээ та хэд маань бас мэдээж залуу гишүүнэ залуучуудынхаа төлөөлөл болоод сууж байгаагийн маань хувьд бас болцоогоор бас та нар маань дэмжээрэй. Шинэ технологи дэвшилтэд одоо энэ санаа аппликейшн юу вэ те тэр бүгдийг ч гэсэн би бас сурч хамтдаа ингээ хөгжих хүсэл байна. Тэгээ та нөхдийнхөө энэ уулзалт бол би их үр дүнтэй сайн уулзалт боллоо гэж ингэж бодож байна. Магадгүй зүгээр нэг ийм уулзалт хийхэд хүртэл
ямар ч гишүүнийг одоо урихад хүрээд ирэх баг. Ирсэн хүн бол мэдээж надтай адилхан үг санаа хэлчихэд явах баг. Ийм хүмүүсээ та нар олон болгочих юм бол тэгэл улам л одоо давуу талтай. Мэдээж энийг бол би яг ингээд нөө ганцаараа санаачлаад хийх юм бол хэцүү шүү дээ. Тэгэхээр бол ядаж нэг 5 6 гишүүнтэй болчих юм бол энэ илүү хурдтай явах боломжтой. Тэгээд магадгүй энэ чиглэлийн ийм мэрэгжлийн ийм технологийн одоо юмаа сайн ойлгодог гишүүдийг оруулж ирвэл бид нар жишээлбэл их урал дээр юмаа хамгаалах болцоо маань илүү өргөн болж таарна. Тэгээ мэдээж одоо төрийн талаас асуудлаа хариуцаад байж байгаа дарга нь байж байгаа юм чинь. Тэгээ дарга бол өөрөө яг энийг бол гол зангидаад мэдээлэлээр хангаад холбоод ингээд явахд боломжтой. Тэгэхээр ч одоо яг тэр харьяалагдгаараа дамжиж нөө яг энэ чинь системээр явах хэрэгтэй болно шүү дээ тий. Яг одоо гишүүд бол яг харьцангуй ингээд өөрсдийнхөө одоо санаачлал идэхээр бол оролцож болно. Гэхдээ яг бүх юм чинь засгийн газраар л илүү гол гаргалгаанууд тэнд хийгдэж ш таарна. Тэнд судалгаанууд явна. Тэнд шийдлүүд гарна. Тэнд санхүүд хөрөнгө зоогдно. Тэгэхээр тийм юм маань бол их тодорхой болох хэрэгтэй байна гэж ингэж бодож байна. За баярлалаа. За ганцлог гишүүндээ дахин баярлалаа. Хурлын хамгийн төгсгөлд бид нар бас дараа нь нэрийн уулзаас солилцож хоорондоо чөлөөт ярилцлага хийх боломжтой байгаа. Тэгэхээр тэрний өмнө наран цэцэг захирал маань бас хаалтын үгийг хэлнэ. За тэгээд Монгол инновац бидний нэрийг нэлээд бодсон. Инновацийг бид нар Монголд хий, Монголд толгой дэлхийд гаргая гэсэн санаагаар энэ Монгол инновац сурлыг хийгээд бид нар гишүүдийг тодорхой хэмжээгээр бид нар гуйраад гишүүд маань ингээд бүлэг байгуулад ингээд ажиллахын дээр гэдэг санаа байсан. Ганцлаг гишүүн маань яг тэрийг сайхан хөндлөө маш их баяртай байна. Тэгээд манай инкубаторын компаниуд болон гарганы компаниудын одоо бизнесийг одоо дэмжих, хөгжүүлэх, ялангуяа утгатаж байгаа тэр хөрөнгө оруулалтын одоо дэмжлэг, татврын хөгжил, чөлөөлөлтийн талаар улсын хурлын нийгмийн бодлого, боловсрол соёл шууршааны байнгын хороо, одоо өргөдлийн байнгын хорооны гишүүний хувьд тийм ээ энэ хүлээн авч шийдвэр гаргах бодлогын хүрээнд одоо дэмжиж аль нэгтгэхэд бол бид нар итгэж байна.